Мария Луиза эгчийн асуулт хариулт. Энэ нь мөхс байдал дотор таригдаж, хүч дотор амьлуулагдана. Сайн байна уу Мария Луиза эгчээ? Өдрийн мэнд. Эзэн таныг үргэлж ивээх болтугай. Эгчээ, би танаас асуулт асуумаар байна. Та бидэнд мэрэгүү ухаанаараа хариулж өгөөч. Энэ нь 1-р Коринт номын 15 дугаар бүлгийн 42-оос 44-т байна. Эгчээ уншиж болох уу? За, уншаарай. 42 дээр үхэгсдийн амьлалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амьлуулагдана. 43 энэ нь үл хүндлэл дотор таригдаж, цог жавхлан дотор амьлуулагдана. Энэ нь мөхс байдал дотор таригдаж, хүч дотор амьлуулагдана. 44 энэ нь төрлөх биеэр таригдаж, сүнслэг биеэр амьлуулагдана. Хэрв төрлөх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа. Энэ дээр ихчээ махан бие гэж байдаг бол сүнслэг бие ч гэж бичсэн байна. Та энэ сургаалыг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ нь юу гэсэн үг болохыг тайлбарлаж өгөөч. Хариулт. 42 дээр амьлалтын тухай хэлсэн байна. Хэдийгээр бид усан баталгаа овч Бурхны замыг дагахаар шийдсэн үед анхны амьлалтыг авч Бурхан бидний амьдралыг өөрчилж эхэлсэн. Энэ бол сүнслэг байдлын хувьд дахин амьлалт юм. Харин эзэн үүлэн дундаас өөрийн сүмээ өргөхөөр бууж ирэх үед амьд байгаа хүмүүс түүн рүү алдар сууд биетэйгээр түүнтэй хамт дээш өргөгдөх болно гэж хэлдэг. Харин аль хэдийнэ үхсэн магадгүй тоос шороон үлдээгүй хүмүүсийг тэдний биеийг байснаар нь сэргээж хамтдаа дээш өргөгдөж үүлэн дунд алдрын эзнээс хүлээн авах ариун биетэй болно. Библиэд хэлэхдээ үзэгдэж буй амьлалт нь ялзардаг болон ялзаршгүй гэж ойлгогддог. Тийм ээ. Урд нь ихэвчлэн хүмүүсийн үлддэг байсан шиг хэн нэгэн үхэж түүнийг оршуулах үед бие нь газар доор булагддаг. Дараа нь энэ бие нь ялзарна гэдэг нь мөхөж байхгүй болон тоос шороо болж дараа нь бүр мөсөн алга болно гэсэн үг юм. Энэ бол муудах байдал. Харин үл муудах байдал гэдэг нь эзэн үүлэн дотроос буун ирж Христийн дотор үхсэн эдгээр хүмүүсийг амьлуулах болно. Гэхдээ шинэ биетэйгээр. Тэрээр 43 дээр энэ нь үл хүндлэл дотор таригдаж цог жавхлан дотор амьлуулагдана гэж хэлсэн. Энэ яг л адилхан. Магадгүй тухайн хүн үл хүндлэл дотор өссөн байж болно. Гэхдээ Бурханаар сэргээгдэж эзэнтэй хамт үүлэн дунд байх болно. Махан биеэр харагдах сүнслэг бие нь амьлуулагдах болно. Тэр үүнийг янз бүрээр тайлбарлаж олон жишээ татсан тул бид үүнийг ойлгох болно. Бид хорон муутай, нүгэл үйлдэлээр дүүрэн, магадгүй доромжлолтой, бүдүүлэг үг хэллэгтэй, эсвэл бузар муу хүмүүс байсан ч Бурхан бидний амьдралд юу хийдэг гэж бид эзэнд итгэх үед тэр биднийг өөрчилдөг, бидэнтэй хамт алхдаг, биднийг цэвэр ариун бөгөөд төгс болгож, биднийг бузар муугаас цэвэрлэж ариун хүмүүс болгодог. Эзэн эдгээр бүх сайхан зүйлсийг бидэнд хийдэг бөгөөд нэг л өдөр бид эзэнтэй хамт байх үед энэ биеийн төгс байдал улам бүр гайхамшигтай болж тэнд бид Бурхантайгаа хамт байх болно гэж илч энэ номонд амьлалтын талаар дурдсан байна. Мөн тэр тариан үрийг жишээ болгон жишээлсэн байдаг. Жишээлбэл үр тарианы үрийг газарт тарьж тэр нь тэндээ ялзардаг. Гэхдээ нэг өдөр түүнээс том ургамал мод гарч ирдэг. Магадгүй бид ийм байдаг бах. Бурхан бидэнд ингэж ханддаг бах. Тэр үүнийг хийдэг бөгөөд хэдийн нэгэн цагт бид түүний хувьд түүлийн төгс төгөлдөрт хүрэх болно. Бид эдгээр ариун хүмүүс болох үед, бид эдгээр гайхамшигтай бие мах бодтой болох үед тэр нь эзний бидэнд өгсөн амлалт байх юм. Бид энэ өөрчлөлтийн явцдаа явж байгаа.